нартай Монгол ардын үлгэр номын баясгалан, эрдмийн баясгалан гэдэг үлгэр ярьж байна. Эртээ урт цагтдаг нь. Энэ манай орондог нь. Түлээ дуулын энгэртэг нь. Төрж өссөн нутаг нэг нь. Өвгөн өдөржин түлээ түүж эмэг нь хоолундаан хийж байдаг гинэ. Номын баясгалан, эрдмийн баясгалан нэртэй хоёр хүн аавыгаан дагаж арын ууланд гардаг. Ээжигээ дагаж энгэрийн модонд очдог гинэ. Хоёр хүн өсөж аав ээжийнхэн ажил туслаж түлээ модод түүж аж төрн амьдрах болж гинэ. Нэг өглөө хоёр хүн ургахын улаанарнаар ууланд гараад орой нарнаар түлээчгүй ирж гин. Түлээ яагаад дүүсэнгүй вэ гэж аавыгаан асуухад номын баясгалан ууланд очтол монцгор улаамод таардлаа. Хөдлөөд байх юм. Хөдлөөд л байх. Тэгээ ердөө ч авахгүй юм гэж. Тэгэд эрдний баясгалан авах гэж оролцсоор байгаад авч чадалгүй удлаа гэж гин. За тэгвэл маргааш хоёр хүү аавтайгаа яваад ирээ гэж гинэ. Өглөөний улаанарнаар аав нь босч хэдэн алд сурн тадлага аваад хоёр хүүгэн дагуулж явж ирвэл нэгэн монцгор улаамод байж байх юм гинэ. Татлагаараа оослоод гурвуулаа татсан чинь мод нь үнсээрээ булгараад иржээ. Модны цаана харанхуй нөх харагдаж гин. Хоёр хүү ээлжлэн хараад эрдний баясгалан нэг хайрцагтай юм байна гэхэд аав нь ороод аваад ирье гэж хэлээд аваад ирсэн чинь төмөр хайрцагны дотор мөнгөн хайрцаг. Мөнгөн хайрцагны дотор алтан хайрцагтай юм байна. Алтан хайрцагын нээтэл ногоон толгойтой дахиа гарч гинэ. Аав нь за хүүхдүүд минь энийг эрдний ногоон толгойтой цагаан дахиа гэдэг юм да гэж хэлээд хайрцагт нь хийчихэж гинэ. Аав нь хайрцагаан үрээд хоёр хүүхэд нь түлээгэн үрээд гэртээ хүрээд иржээ. Аав хүү ээж дөрвүүлэн сайхан амьдарч байж тээ. Тэгтэл ээжийн үе муудаж гин. Төдийлөх удсангүй нас барахад модны дороос хайрцаг гарсан газар оршуулжээ. Мөн хэдэн жилийн дараа аав нь хоёр хүүтэй. За хүүхдүүд минь аавын чинь насны хэмжил боллоо доо. Ээжийнхэн оршуулсан тэр газар тавиарай. Цагаан дахиагаан хоймныхан авдан дээр тавиад гурвантаа үг хэлээрэй. Тэхлээр чинь тэр дахиа өгчих. Нэг нь тархи нийтвэл хаан болно. Нөгөө нь зүрхийн нийтвэл түшмэл болно гэж мэдэрэй гэж хэлж гин шүү. Хоёр хүн аавынхаа хэлсэн ёсоор бүх зүйлийг ёсчлон бэлтгээд эрдний баясгалан тархи, номын баясгалан зүрхийн нийтжээ. Хоёр хүү аавынхаа хэлсэн ёсоор баруун хойд зүг явж байтал хар цагаан хоёр гэр байх юм гэн. Хоёр хүү гэрт орсон чинь нэг эмгэн туу халаг болон тэрж хүүхэд минь би бурхан тэнгэрээс үрг уйси баруун урд зүгээс чинь хоёр сайхан хүү өөрсдөө хүрээд ирнэ гэсэн та хоёр минь байж таарлаа гэж хэлээд хоймортоо суулгаж хулаараа эрг өгч хойвонгаар өрөм тавьж тавгаар мах гаргаж та нар амтлаад өгч гинэ. Хоёр хүү эмгний хүүхэд болоод байж байтал эхэн. За миний хоёр хүү эрийн цэнд хүрч эхнэр ах болж идэ. Би нэг айлаас бэр гуйсан чинь алт мөнгөн хоёр эрдэн олж ирээ гэж байна. Одоо яах вүлээ гэсэн. Эрдний баясгалан би явъя гэж хэлээд яваад өгч гинэ. Замд нь баахан шоргоолс тааралдахт нь авч явсан аягуудаагаан өгсөнд шоргоолснууд нэг нэгээр нь зуугаад явчихжээ. Цаашаа явж байтал нэг могой хідэн гахайг идэх гэж байхад нь хүү авч явсан төмөр нүдүүрээр гахайг цогсонд гахайнууд нь явчихжээ. Тэгтэл могой хүний хэлээр Хүнгуй, хөөе хүнгуй,
Наашаа ирээчтэй гэж дуудаж гин. Би ядарсан амьтан байна. 6 жил эндээс хөдөлж чадахгүй зүудэрч байна. Энэний шалтгааныг асууж мэдээд ирээчтэй гэж гин. Хүү цаашаа явж байтал нэг хувхай мод бас хүний хэлээр хой хунгай. Би сагсайсан мөчөртэй өндөр гойлог сайхан мод байсан юмсаа. Одоо ийм болоод байгаа юм юуных вэ? Энийг нэг мэдээд ирэхгүй юу? Гэж айл хүү цаашаа явж ирсэн чинь бас нэг загас тааралдаад бас хүний хэлээр ингэж байна. Хой хунгай би далайн усанд тонгочж өссөн загас байгаамаа. Одоо хөдөлж чадахгүй болоод энд хэртээ дуудлаа. Энэ юуных вэ? Нэг мэдээд ирээчтэй гэж гин. Хүү цаашаа явж байтал бас нэг лам тааралдаад энэ хүрээ хийдэд олон хүнтэй хурал ном хурсан байдагсан. Одоо юу ч үгүй болжээ. Энэ юуных вэ? Энийг нэг мэдээд ирээчтэй хүмүн гэжээ. Хүү би зурхайчаас 4 юм асуух ёстой. Одоо алийг асуух вүлээ гэж бодож байгаад хүний тусыг бүтээвэл өөрийн чинь тус бүтнэ гэж аавын хэлсэн үг санаанд нь орж бүгдийг асуухаар шийджээ. Хүү зурхайчинд очиод могой хэлснийг асуусанд зурхайч нар гарах зүгтээ могойн сүүдэр хүрэх газарт мөнгөн домбуви. Модны сүүдэр хүрэх газар алтан домбуви. Загасны сүүдэр хүрэх газар хүний толгойн чинээ хүрлэрдэнэ. Сүмэн орой сүүдэр хүрэх газар эрдэнэ. Эдгээрийг авбал зүгээр болчихно гэж гин. Номын баясгалан хэлсэн ёсоор нь эрдний зүйлийг аваад явхад нөгөө амьтад цөөн зүгээр болж загас усан орж могоо хуурайгаас ан явж мод цэцэглэн ургаж сүмд нь хүмүүс сугларч лам хуралдаан хурж гинэ. Хүү гэртээ эрднээ аваад ирдэн дагнын ав нэгэн газар хэсэг элэс будаа хоёр асгачхал. Түүнийг үдийн хооронд ялгавал огноо өгнөө. Тэгээд будаа элэс хоёрыг ялгаж чадахгүй сууж байтал олон шоргоолж ирээд ялгачихжээ. Тэгсэн чинь охины аав нь хоёр уулыг дундуур нь нүхлээд хоёр талаас нь уулзуулж охиноо чамд өгнө гэж гин. Хүү яах чаргаан олохгүй байтал улан гахаа ирээд уулыг ухаад өгчих гин шүү. Тэгээд эрдний баясгалан гэргийтэй ханилан сууж найр хурим хийж гинэ. Ингээд ах トゥ хоёр аз жаргалтай сайхан амьдэрсэн юм гэдэг шүү. Ариун сайхан санаагаараа амьтан тус болж аавынхаа үгийг дагаж явснаас болж өөрт нь тохиолдсон бэрхшээлийг бусдын хүчээр амархан давж үүдийнхэн сайн ханиг олж хаан төшмөл хоёр болж ядуу зүтүүг тэтгэх болсон юм гэдэг шүү хөөхд. Ардын бүтээл сургаал төгсөх гэж байдгүй шиг ардын сөхөөсөн үлгэрүүд дуусах гэж үвэ. Энэ үлгэрийн сургаалыг эндэж бүү мартаарай. Маргаашийн үлгэр болтол багчуу дүү нар минь баяртай.